тэдний өндөрлөг хүчээ төвлөрүүлж байх зуур Тровын жинхэнэ олцоо ямар ч сайтгүйгээр залхих болно. Түүний хорон муу засваржийг тогтоох бүх зүйл бэлэн болжээ. Газрын зөргийн нөгөө талд Бахос гэр бүлийн нутаг дэсгэр хачирхаштай намхан байв. Саргийн холбооны сүржийн дараа 6 багны нэгэн тасартай өөрчлөлт гарсан юм. Хэрэм хамгаалж буй харуулууд гэр бүлийн шин тэргүүний тасаар ховжигээр хас өөр аргагүй байв. Эзэн новин өдөр тухай гартаа аснасаа хойш өөрийгөө төвжиж өдөржин дарих хас өөрөө ч хийсэнгүй. Ийм үмээр самуунтай үед түүний ард иргэд түүнийг гэр бүлийн тэргүүн гэж дуудуулах хэрэгтэй эсхэд ирвэртэж байлаа. Илүү туршлагатай нэг харуул гэр бүлээрээ төвжигдсэн тус энэ нутаг бисгэрт зөвхөн өөрлөлдсөн гэж зүтгэв. Бахос гэр бүл үе дамжин үнэж бахар тангараарсан хөшгүүд болон аспитнэр хүртэл явсан үед эзэн дагаад ч нэмэргүй. Шинэ гэр бүлийн тэргүүн өдөр бүр архинд живхийг илүүд үзэж байгаа нь ойлгомжтой бөгөөд ингэх хэрэг чөлөөтэй байна гэдэг өөрөө адилжуулж юм. Саяхан харуулууд Рагнар угаас илгээсэн нэмэлт хүчийг хүлээн авчээ. Эдгээр цэргүүдийн хүн хүчний асуудлыг шийдвэрлэхээр илгээсэн боловч тэд ашиггүй. Бэлэн зэлэг гар төсөд болон хөөрөв. Яг л гэр бүлийн тэргүүн шиг тэдний хийдэг зүйл нь өдөржин аш хууж өнгөрөх байлаа. Рагнарын нэмэлт хүчний ахмад нь Сибэлдрэ байсан бөгөөд Эод наран болон Теог шитэн бишрвч бусад хөвгөд хамт байв. Тэд шөнийн харуулт гар хастай байсан ч шин бүр удамжин цавтуугаар ухаан алтан ундаг байлаа. Тэдний ийшин томилсон нь гол гэр бүлийнхэн зайлаач гэж хэлж байгаагаас өөрсдөө хэрэг байв. Хирэмдээр зогсож исэн харуулуудын нэг нь бүх сэтгэл түгшээсэн мэдээжийг сонсоод хитрхи их баярсан шинжтэй харагдав. Наран жаргамагц тэр харуул нутаг дэсгэрээс гарч нэгэн сэжигтэй хүн тачиж иртгэв. Тэрээр доторх хүмүүсийн сэтгэл зүй аль хэдийн ёроолтой хүрснийг хэлээд ажил тоогшууд амжилттай болсон тооцож олно гэв. Сүүдэр дундаас юудэнтэй сэжигтэй олон хүмүүс гарч Эрен Бахосын нутаг дэсгэр рүү чивсэн ашиг. Тэд хангалттай сонссон тул удаа хөдлөх цаг нь болжээ. Дороотсон гэр бүлийн өнөөгийн байдлыг үзүүлж тэд зорилгоо маш богино хугацаанд биелүүлж чадах байх. Таамаглаж байсанчлан хэрэм хамгаалах ёстой байсан хамад Сибэл гартаа шил бариад ухаангүй хөвтөж байв. Юудэнтэй хүмүүсийн нэг нь түүний байр шил руу синфэнд хүж очив. Тэрээр хутгаа эргүүлэн харуулт гарч дахтаа унтлаа. Гэж согтуу төгсгөжийг хараач зүхв. Тэрээр Сибэлийн толгойг онож хутгаага хартаа наригчиртаагаар бүж тархилоо. Цагаан хоёртлууд март цэргийн төв байранд жүлдэс дөнгөж сайн нэгэн үндэсчгүй хүсэлтийг сонсов. Тио дундад чатны байцаагчийн хувьар би дан ажиллагаа явуулах хэрэг ашиглах хүсэлт гаргасан байна. Ахмад чөтгөрийн лөө ийм үндэслэхгүй саналыг шууд нийцав. Дайны үед бүх цэргийн ажиллагаа нэгдүгээр тавигддаг тул тэрээр залхамж зочид ч гэсэн онцгой тохиолдол гаргаж чадахгүй гэв. Тио өөрийн хүсэлтийг дайны үйл ажиллагаатай маш их холбоотой гэж зүтгээд үүнийг батлах баримт бичгүүд байгаа хэлв. Жожос баримт бичгийн агуулгыг гүйцэж хараад гайхсандаа нүдэн тамрав. Тровины гол давталгааны цэгүүд бол харман цайзарлан төв өндөртгүүд нь ердөөс ухаалаг төрөвдүүлэлт гэдгийг Тио дэлгэрэнгүй тайлбарлав. Тэрээр энэхүү төрөмгийн жинхэнэ байн хүүхч толгорыг болон аюул дарсан Бахосын нутаг дэсгэр гэж итгэжтэй байлаа. Энэхүү таамагийг тодруулсан талангуудад үндэслэн Жожос Тиогийн үнэлгээ зөв байсныг ойлгож чаджээ. Версачстын хямралын үеэр хар хавлынхны гаргасан сүүлийн үеийн үйлчлээс үзүүлэлтэд Тровын гэр бүлтэй хувилсан тодорхой байв. Хар гавлынхан нь өөрт өмнө эзэнд гүний бүх алт орсдог байсан хөвгч олтрогоос гарчтай далайн шиг байсныг Тио нэмж хэлв. Энэ нь Тровын өвгийнхэн хэрхэн тийм их хэмжээний дайнысан хоримтлуулж чадсныг баттай тайлбарч байна. Олтригийн газар зүйн байрлалыг авч үзвэл тэр газар Рагнарын нутаг дэсгэрч шууд занж хэлж болох нь цаг хугацааны асуудал юм. Тиймээс Тио орхитод байсан Бахосын нутаг дэсгэрийг бичиж хажлыг нин тэргүүн тавихыг санал болгох. Түүний тооцоолол алдаагүй байсан ч Тровины хүчний дийлийнхэн төв өндөрсөг болон харман цайзад аш хэдийн цогцороод байлаа. Тэдэнд бүх хүчээрээ дайтахад хангалттай цэрэг байгаа бөгөөд тэдний талуудгүй болох мөргөлдөө нэгсрэхийн тулд цэргийн аш хэдийн байршуулжээ. Авах дижөө гарах хүн хүч үлдээгүй. Тэд жинхэнэ стратегийн цэгүүдийг зүгээр шархиж болохгүй. Яг ийм учраас Тио бие дан тушааж өгөх хэрхийг хүссэн. Тэрээр Бахосын нутаг дэсгэрийг бичүүлэх болон Олтригийн мөрдөн шалгах ажиллагаар биечлэн өдөртөх болно. Ингэснээр тэд Тровины санхүүгийн гол судсыг ирүүлж чадах юм. Хэрэг шилдэг цэргүүд болон баг зэрэг хугацаа өгвөл тэрээр энэ дайн дижөө шууд нөлөө үзүүлж чадна гэдэгтээ итгэжтэй байв. Залуугийн ухаалаг сэтгэлгээ Жожос гайхан биширчээ. Тэр яаж энэ зэрмэг төлөвлөгөө батлахгүй байж чадах вэ? Энэ бол дайнтай холбоотой асуудал тулж тэд боломжит бүх арга хэмжээг авах ёстой. Тийм байсан ч тэрээр Тиод хитрхи хол явахгүй байхыг сануулав. Залуу эзнийг төв байрнаас гарахад чөтгөрийн лөө тэр хүү хэрхэн бүх зүйлийг өөрөө өгсөж чадсныг гайхан тунгааж хацрав. Тэрээр яаж ч юм бэ? Маш нууц зэрэглэлийн мэдээллийг картаа оруулж чадсан байлаа. Тэрээр энэхүү үнэт мэдээллийг харлаа шиг тагнуулын шинжээчтэй хуваалцсан бол тэр байх байсан ч хамааттай эртхийг илүүд үзжээ. Энэ нь Тио өөрөө чөлөөтэй хөдөлгөхийн тулд энэхүү ажиллагааг ноосчихыг хүсэж байна гэсэн үг юм. Тэр хүүг зөвхөн ёс төдий төшөөрж хүссэн гэдгийг Жожос хадарч байлаа. Жожосын тооцоосноор Тио төв байранд орж ирэхээсээ хамаагүй өмнө аль хэдийн хөдөлгөжсөн бөгөөд энэ нь төжин зөв байв. Тио Бахосын нутаг дэсгэрч цэргүүдээ аль хэдийн байршуулсан байлаа. Өнөө шин тэд төрөмгийлэгчдтэй тэмцэхийн тулд согтуу дүрээ хуулав. Ахмад Сибэл согтуу хүний дүрт тоглохоо болж юудэнтэй төрөмгийлэгчийг гиндүүлэн өсгөв. Архины шил агарч шидэгрэд татах нь асгарч юудэнтэй хүн жүрчийн шүс
болсны үнэрийг мэдгэжээ. Сибирт ирүүлж бөгөөд сэргэх байв. Тэр ерөөсөө архиудаггүй ээжээ. Олон хоногийн турш согтуу тэнэг хүний дүр үзүүлсний эцэст тэрээр эцэст нь биеэ гисгэж сэлмээ ямар ч хүлээсгүйгээр далай чадхаар болов. Гинтийн дайрч хийж чадаагүй тул Трайвны ажилтан эзэн тэртэй хамт бэлтгэл хийдэг байсан сэрэнчинд яагаад ч тэнцэхгүй байлаа. Сибирийн цэргүүд тэргөө ивнийг хэлбэрхэн өстөж дараагийн алхамд төхөөний гашийг асаа хавж байв. Тэдний хинэнч анхны жинхэнэ даалгавар нь Трайвны ажилтнуудыг устгах хажиж байна гэж төсөөлөв. Гэт цэцэрлэгтийн баярын үеэр үүнийг хизээч төсөөлж чадахгүй байсан үзээ. Сибирийг дахин асаахыг оролдож байх зур. Түүний дөнгөж сая гэдсийг нь хөөсөн залчин ажилтны шашин дээр доош харан хөвтөж байгаад гинт хөдлөв. Сибирийн багийн хан анхаарч алдаж Сибир барагч амь өрөвдөж шахлаа. Азар хаанаас ч би нэгэн хүн гарч ирэн хуурамч ажилтны толгойр цэвэрхэн тасчихв. Энэ бол өөр хинч биш ном байлаа. Тэрээр хөвгүүдийг анхаарч алдсныхан төлөө мэдээч зэмлэв. Хэрв тэдний хин нэг нь битсэн бол тэрээр эзэн Теогийн нүрийг яаж харах вүлээ? Буруу зүйл хийснээ ухаарсан Сибир зогсож бахос гэр бүлийн тэргүүнд хүндэтгэж үзүүлв. Наан түүнийг бие барьдгүй. Зүгээр 50 байхыг хичжээ. Гэхдээ тэд үнэхээр тайвширхахыг хүсэж байвч ихшээд эзэнтний тушаалыг биелүүлэх хэрэгтэй. Сибир энэ эмсэгчэн төхөөний галыг асаа хачлаа өргөжлүүлсэн бөгөөд наан дэдгээр хөвгүүд байгаа татай лажаа. Түүний нутаг дэсгэртэй байгаа хүмүүс түүнтэй яг их зогсож байв. Наан нутгийн хэрмийн түүдэг асмалт. Номчид дараагийн дайрчдыг хүлээн хэрмийн дагаж гисв. Наан цайзын хамгийн өндөр цэгээс нөхцөж байдлыг 50 ажиж байлаа. Эзнийхэн таамаглаж байснаар дайснууд өнөө шин мөлхөж ирэхэн тодорхой байв. Тио хэрхэн трончуудын давталгааны төлөвлөгөөг ийм амар нарийн харж чадсан бэ? Тэр үнэхээр бусдаас өөр түвшний хүн юм. Галдис гарсан Трайвны хархнуудыг хараад Сибир баг цайзыг юуны ч хамаагүй үнээр хамгаалах тушаал хашгирав. Юдан өмссөн төрөмгийч хичэд өндөр хэрмээр өсөж байхад дээрээс мянган сан тэднийг шүршиж байлаа. Энэ бол жинхэнэ цасан далай байв. Тио өөрийн Wyvern умбраг хөжөвлөн цайзад ирэхэд тулаан аш хэдийн ихсэн байлаа. Тэр яг л далаасын хот талбарыг харахаар цагтаа амжиж иржээ. Тэрээр догтсондоо хурдаа нэмэв. Тэр танаас царайнуудыг тэхнийг харахыг тэсэн ядан байлаа. Вак цайзын дээгүүр норманд хот хэрмийн гаднах газар Трайвны таринуучдын цогцоор дүүрсэн байв. Эзэн Теогийн тушааснаар нутаг гисгэрээ хамгаалахтаа болохоор амжилттай биелв. Сибир хийсэн ажилдаа үнэхээр бахархаж байлаа. Тэр хүүг заримдаа чанга гэдгийг мэдэрч энэ удаагийн илтгэс нь бүр ч илүү шуугинтай байв. Бүхэл бүтэн батлааныг хядсны дараа хадрын зэн байх. Мэдээж Вак нутгийг гайхалтай хамгаалсан нь сайшааж хүртэх хэрэгтэй байлаа. Гүнзгэн магтаал хүлээн зөвшөөрөлт хөвшин Сибирийн нөлөөс төслөхөд хүргэв. Түүний нөхдүүд Ахмадтай өгтлээ атар хаж байлаа. Новин Тиог биеэрээ ирнэ гэж санаагүйч энэ сайхан гинтийн бижиг байв. Азар Тио огт хүндрөнгөөс орцох шаардлага гарсангүй. Туслах багийн ачаар ажиллахаа саадгүй болж бүр нэг хүчтэй хаж хоцров. Тио өөрийн бүх шитэн бишрэгчдийг цуглуулан Камелла ордны хамгаалалтад дэсвэлв. Тэднийг ийм хурдан их хэсгээр хаж байгаад тэр баяртай байлаа. Тэд бүр Новины хүртэл алмаар усныг тэр харж байв. Угсааны тэргүүн анхандаа тэднээс ихийг хүлээгээгүй юм. Тэд ямар ч туршлагагүй шахууданд шатны бай цагчд байсан юм. Гэсэн ч тэд хамгийн чухал үед өөрийгөө гайхалтай биелүүл. Ур чадвар нь хараа хон жигдрээгүйч. Тэд итгэж болох сайн хүмүүс юм. Новин залуусыг нээ өндөр үнэлхийг сонсоод Тио бахархсан ахшиж санагдав. Новин Сибир болсон залуус их таалагдсан тул Тио тэднийг Вак гэр бүлийн сар байгаа хүчиг баатрын инээнд оруулахыг санал болгов. Ширүү сүнсэн эрт Новин тэднийг жинхэнэ баатар болохоор бэлтгүүр Сибир болон бусд нь үнэхээр гялж чадна. Тэр энэ санааг дуртай хүлээн авах шиг болов. Түүнд ямар нэгэн хүлээж итгэж найдвар төрөөгүй өджээ. Тиогийн төслөхөд хамттай байж түүний төлөвлөгөөнд туслах сайхан гэр олонтой болсонд тэр баяртай байв. Энэ нутагт түүний хэрэг дахин гарахгүй тул эзэн Тио салхаас гүйцэтгэв. Тэр үзэх зүйлээ үтсэн тул одоо дараагийн цэр үгээ явах цаг болжээ. Тэрээр нарийн шалгалт хийхээр хөвгч алтрагруу чивлэн явлаа. Новин эзнийхээ зарим хугацаанд тассан гэж бодсон ч Тио түүнийг заримдаа гайхшруулсаар байв. Уг олтрыг нь гадныханд маш тайсгэндэг гэдгээрээ алдартай. Тийшээ нэвтрэгч хэцүү байдаг. Азар Тио дүүрэн гисэн арга байв. Хэдэн өдрийн саадгүй аяллаа дараа тэрээр Дион химээх бонд хотод дэвшээ. Олны анхаарч татахгүй тал юдэн өмсөд тэр шууд уушин газар руу чивлэв. Оронгуудаа тэр асуудалтай тулгарав. Түүнээс хоёр тань том биетэй ир орж ирэхдээ түүнийг зэрэд мөрөгчээ. Том ир нэлээд түрэмгий байсан ч Тио 50 байж тэр зэрлэг ирийг егөөдөн доромжлоо. Дараа нь тэрнийг аяах шар хайрыг хортхон шүрч аваад асуудал тархичийн толгороо зөхиж хагалав. Энэхүү чимээнээр уушин газар тэр чигтээ шуугиж эхлэв. Тэд бүгд зодон үзхийг хүсэж байлаа. Үүдэнд нь зодон бочоод уушин газрын үйлчлэгээ хэвийн үргэлжлэж байгааг харуул энд ийм асуудал жирийн зүтгэл болтой. Уушин газрын коридорын төгсгөлд хаалганы цаан зэгстэй цассан альбан өрөө байв. Уг газрыг хариуцсан хүн тусгай хашбишиг сонсож суулаа. Сүүлийн үед Трайвчүүдийг дээрээр болон гангар татмал хангах дарамтад тэд оржээ. Энэ бүх бараан зөөхнөвч илтийг түрээссэн төлбөр тооцогдоход Спинола гэр бүлийн дараагийн залхамдчигч Антоноос Спинола үнэхээр уурч байв. Трайвчүүд захичтаа хөсөж гэж бичсэн ч энэ нь үнэндээ иш тод сүрдүүлэг байлаа. Тэд лөө хөнөөгч ирдэг хулгаарч хаад одоо үнэт нөөцөр салхах гэж жинхэнэ эзэмшигчд нь буцаад зээлүүлэх гээд байна. Антоны энэ дэвтгэлийг сонсохыг ч хүсэхгүй байсан ч эцэст нь тэдэнд өөр сонголт байсангүй. Зөв хөнөөгч ичдгүүгээр хөвгч очлогч ирэх болно. Хэрв тэрхүү домог тэлдийг алдаагүй байсан бол тэд шулхаа
харангуус хүчтэй гарт орохгүй байсан. Тэрээр олчих ямар ч найдвар үлдээгүй байж магадгүй гэх бодолтойгоо тэнцжээ. Яг тэр мөчид хаалттай хаал хоны цаанаас чанга шуугийн дулдав. Шозорч байгаадаа аж хэдийн өөрсөн антана шууганы зүгсахаар өрөөнийхөө хаалгыг өшгөлнэ. Үйлчлүүлэгчд нь уумаар байвал арай чимээгүй уух хэрэгтэй. Юдэн дотроо Теож умалцав. Түүний уулзахыг хүссэн хүн эцэст нь гарч ирлээ. Түүнийг тэр өрөөнөөс гаргахад эртөө зөвхөн төлөвлөж хэрэгтэй байжээ. Антонио Спинола түүний төлөвлөгөөний дараагийн шатнд маш чухал үүрэг гүйцэтгэх болно. Дээд давхарт өмнө тарсныхаа төлөө ушин газрын нархны зорилго хүргэснийхээ дараа Тео хүүгч Олтриг руу явах хүсэлтэй байгаагаа шууд хийв. Тэрээр Антониогийн хүлэг онгоцонд дайчин болж хамт явахыг хүсэж байлаа. Сүүлийн үед энэ чиглэл далайн мангасууд их үзэгдэх болсон тул илтэй зэжүүлэхэд тэр мэдэгдэв. Тэр дээд давхрын задаанаар ур чадвараа аж хэдийн харуулсан бөгөөд Спинола гэр бүлийн хөнгөчээр татаж байгаа санджээ. Энэ нь хин хинтэй ашигтай хэрэг байв. Антонио түүний хийсэн бүхэнд үнний хог байгааг хүлээн зөвшөөрөв. Тэд үнэхээр хөлхийн гişүүд хайж исэн юм. Гэсэн ч тэрээр энэ сэжигтэй залууг хөлтгтөөс хас татгалзав. Ажил хайж буй хөлсний дайчин гэхэд түүний хуцас хэрэгсэл хитрхий зэвэрхэн байв. Иживдич хоожсон ганц ч мөр харагдсангүй. Тэр ушин гоцорч орж ивч өмнө тариад бодохгүй Олтриг руу хөлөг онгоц хөдлөх гэж байгаа санамсаргүй мэдсэн байв. Антонио тийм үл мэдэгдэх сэжигтэй хүний хөлтгтөө орохгүй байлаа. Тео яжиг инээмсэв. Хэрв Антонио түүний энэ бош хэмхний цаадахыг хараагүй бол тэр урам хугарах байсан биз. Тэр хүнийг тэнэг биш гэдгийг мэдсэн тул одоо л тэр жинхэнэ ажил ярьж болохоор болов. Тэр ширээн дээр зоос тавиад хөөгч Олтригийг чөлөөлөхийн төлөө тэмцэж буй. Үзэсгэлгүй химээх зэсэгт эсвэлгийн бүжиг дордов. Тэрээр эсэргүүцлийн өдөртөгч Антонио Спиноладай өөртөө хилцээр хийхээр энэ бон татаж зорж ичээ. Антонио тэр залууг хэтэрхий хэзүүл мэдж байгаад сурцсан ч одоо энэ нь чухал биш байв. Энэ бол түүний хэрхэн мэдсэнд биш, харин юу мэдж байгаад нь байлаа. Жишээлбэл тэр Антониог л хөнөөгч эднээс сурч ханж байгааг мэджээ. Тэг тэрхүү эдний нэрийг хэлмэрч Антонио түүнийг шууд Трогоны нохоо хэмээн буруутгав. Тео зүгээр инээж бизнесмэнд биеэ барьж 50 дэ хай санаалав. Антонио өөрийгөө хянаж дайсагсан байдлаа дарав. Чимээнээр түүний хамгаалагчид орж ирсэн ч тэр тэднийг буцаав. Теосо хөнөөгч ишд өөртөнд байгааг зохиолгов. Антонио түүнийг утгахгүй зүйл ярьж чана гэжээ. Түүний мэдж байгаагаар Трогоны ноход түүнийг цааштай хадгалж байгаа. Гэвч Тео Антониогийн энэ итгэвчийг няцааж өгөв. Трогоны ноход магадгүй зүгээр иждэг байгаа гэж бодол хийсэн даа. Тэдэнд үнэхээр байгаа гэх баттай баримт байхгүй штэ. Бодоод байхад Трогончууд барьцаалаад байгаа зүйлээ хизээч иш харгаж үзүүлээгүй юм. Олтригийн хувь заяад дэсэн дөрөөн дээр байсан тул өөрийнх нь ухаан башарсан байж болохыг тэр ухаарав. Түүнд аль тохиолж байхгүй тул энэ үр таних хүний яриаг сонсохоор шийдэв. Ингээд Антонио тайвширч сохоод Тео алдартай хөөгч Олтригийн домог болон ноцыг ярьж эхлэв. Энэ хүү түүхэн крем хилт гэрдэг баажийн тухай өгүүлдэг. Энэ бол Антониогийн сэтгэл маш ярхан байдаг домог юм. Түүнд бүр шүүгэнд нь энэ үлгэрийн ном байдаг аж. Крем хилт нэгэн цагт уудам далайг сөрүүлж байсан далайн сууны толгойд илгээ зоож араатныг далайн давсхан дор сатцсан гэдэг. Энэ бол жирийнхнийг үлгэр мэт боловч тэр үнийг түүхэн үнэн гэдгийг мэддэг байв. Хүмүүс хөөгч Олтригийг байгалийн нууцлаг урсгалын ачаар далайн дээр хөвдөг гэдэг ч энэ нь хол юм. Үнэн дээр кремхлийн лаццсан луу тэр газрын гүнд хэвтэж байгаа аж. Тэр нь арлуудыг тогтоож чадхаа зөвчтэй агарын урсгал үсгдэг асар их манай даршханыг ялгаруулдаг байна. Луу хөнөөгч хилтэнд тэрхүү лууны лацыг хിവэр хадгалдаг хэрэгсэл юм. Энэ нь манай урсгалыг татваржуулдаг зууч болдог байна. Трогончууд тэр илдийг хусгааснаас хойш манай урсгал олон бүр татваргүй болох болов. Хэрэг луу хөнөөгч илдийг хуучин байранд нь буцааж тавихгүй бол Олтригт гамшиг нүүхнэ. Арлууд тэнгийн оршин сувчтайгаа хамт живэх болно. Энд Антониогийн ард түмний амнаас тэнсэн дээр байна. Тэр алдаа гаргаж хэрхэвч болохгүй. Хэрв Тео үнэхээр стооны ангууд сэрмийг эзэмшиж байгаа бөгөөд Антонио үүний хариуд түүний хүссэн бүхнийг дуртайя биелүүлэхэд бэлэн байв. Гэвч сэрмийг зүгээр буцааж өгөх нь жинхэнэ шийдэл биш байлаа. Тэрхүү залчин Трогоныг гаргахуйж басан хүмүүс үүнийг хизээч хамаагүй дахиад шалгаачин. Үүнээс гадна Тео нэмэлт хүч чадлаас татгалзахыг хүссэнгүй. Залуу хүү ажил хэрэг ярихыг хүссэн тул Антонио дуртайя хэлцээрийг хөтөлөв. Хэрэг түүний хүссэн зүйл нь мөнгө бол Спинолагийн гэр бүл ямар ч хамаагүй хэмжээгээр төжих болно. Азар Теодлооны ангууд сэрмийг өөртөө үрдэхийн зэрэгцээ Олтригийг аврах төлөвлөгөө аж хэдийн байв. Одоохондоо түүнд хэрэгтэй царайн ганц зүйл бол тэрхүү нууцлаг аршууд руу хүрэх нь байлаа. Арга барсан Антонио эцэст нь болт хийж Тео хүүгч Олтриг руу чиглэсэн хөлөг онгоцон суу. Мэдээж хэрэг тэр онгоцонд байхдаа аврагаа өсгөх боломжийг олцсонгүй. Диомбон татаас эхэлсэн тэдний айлууд ямар ч сайдгүй баятахан өргөжлээ. Алс холоос харахад хүүгч Олтригийн жирийн нэгэн бонд хот шиг харагджээ. Энэхүү цувралт хүүгч хаднууд нь өөрийн гэсэн өөрмөц төөх уламжлалтай хөдөлтөчтэй холбоо гэдгээрээ алдартай. Бүр эзэн хаан хүч тэдний бие даасан байдлыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Теогийн өмнөх амьдралд их тайны бүх зүйлийг дордуулсан мэрэгчдийн цэв байсан юм. Үүнийг Трогон эзэн авчээ. Түүний баялагт рүү харчигдаж зүгээр дайны материалын үйлдвэрлэлийн бааз цолоо хувирсан байв. Их дайны төсвөл үеэр бүх Олтриг живж газрын зургаас бүрмөсөн олгожжээ. Рагнарёк болон Олтригийн ард түмний төлөө Тео тэрхүү нохтыг энэ газраас хүн гаргахаар шийджээ. Антониод их орныг нь аврах болно гэж амласан ч тэр Теод бүрэн мэдвэж чадахгүй хэвээр байв. Залуу хүүгийн төлөвлөгөө дэндүү өгөхгүй сонсвж ялаа. Антонио ялангуяа хуурай газрыг бүхэлд нь
хөдөлгөх Теогийн төлөвлөгөөнд маш их хэрэгжилжээ. Тео сандарсан бизнесмэнд энэ бол хэрэгжих боломжтой шийдвэр гэдгийг ихэвчлэгээр батлан хэлв. Эцсийн эцэст Батлыгийн Еролд битэмжлэгдсэн далайн зовоос эртний зууны дурсгалын өөр нэг сахиус юм. Хөдөлгөхөөс өмнө Тео зууны ангууд сэлмийн талаар өөрийн сахиусуудтай зөвлөсөн байжээ. Тэд уг сэлмийг эртний зууны дурсгал мөн болохыг шууд багтсан юм. Энэ нь яагаад Рагнарёктэй тохирохгүй байгааг тэр улам бүр гайхаж хацрав. Тэрээр өвдөлт мэдрүүлсэнд толбыг мэдрөхгүйгээр үүнд хүрч чадахгүй байлаа. Багрыг нарийн ширээнийг мэдээгүй ч энэ сэлмийн сахиус өргөө өмөртөж дурсгалаас бүрмсэн цогцсон гэдгийг хийж чадчихвэ. Үүний өмнөх жишээ байдаг. Энд байгаа ноён Гриффин яг үүнийг оролдоод бүтгэгүйдэжсэн юм. Сонирхсан Тео сахиусуудаас хэрэг зохих төзөөсийг нь төжбөж дурсгалаасаа зогтож чадах уу гэж асуув. Тэд бүгдээрээ зогтож өргөжлүүлэн амьдрах нь зөвхөн тэр залуугийн хийсэн зүйл учраас ч боломжтой байсан гэж хэлв. Энэ бол жирийн сахиусын хийж чадах зүйл биш юм. Тэрхүү далайн зуун зөвхөн үлдээд манаагаараа бүхэж бүтэн олдрыг осон дээр тогтоохон галтай хүч чадaltaй. Яг тэр үед уг аратныг номох тосоод санаа Теогийн толгойд орж иржээ. Хэрвээ амжилтанд хүрвэл хуурай газрыг өөрөө хөдлөх хүч чадaltaй болно. Онлын хогт түүний буруу байгаагүй ч энэ үйл явцын тал бичээд далайн зуун дахин битэмжлэг шаардлагатай байв. Тэрээр дурсгалаас цогттой хүчнийхээ ихэнхийг алдсан байж болох ч одоо хүртэл оршин буй хамгийн хүчрхэг сахиусуудын нэг хэвээр байна. Гриффин Теог далайн Еролд хүрэх аргач байхгүй гэж доохон тохиорсон ч түүний буруу байлаа. Теод аж хэдийн иймэрхүү нөхцөл байдал зориулсан төлөвлөгөө байсан. Далайн Еролд хэрхэн хүрэхээс эхлээд аратны хэрхэн дахин битэмжлэх хүртэл тэр бүгдийг нарийн төлөвлөсөн байв. Тэрээр энэхүү утгагүй ажил хааны гол төлхөр нь ардуудын нэгдээр байх аврах том хөшөө гэдгийг Антониод хэлв. Энэ нь нутгийн угуул иргэдийн ч мэдхгүй тийм хүчийг агуулж байдаг аж. Тео Антониод сэлмийг аж хэдийн харуулсан ч тэр үүнийг бүтэн гэдэгт төсгөө хിവэр байлаа. Залуу хүү дэрэлтж байгаад нь түүнийг буруутгах харахгүй юм. Түүний гэр орон ард түмний хувь заяа энд тэнсэн дээр байр. Ямар ч тач тэд хүрэх газартаа очиад юу болохыг харах болно. Тэгтэж хүлээж байснаар Теогийн систем бол мөнгийг зүй ёсны газарт нь буцааж өгөх шин төсвөختаа сурыг түнд өгдөв. Тэрээр байршлыг нь олж сахиусыг номох тун түүний эзэн гэдгээ батлах ёстой. Шинэ болоход тэд олон бомбуудын нэг дээр ирж загсав. Антониогийн өдөржлөөр Плексикосийн хосцод цөвсөрсөн байлаа. Тэд Тео Гримхитийн хөшөөрөө газарчлахтаа суура хүлээн аваа. Үүний дараа залуу хүүг ажиллаа хийж байх зур тэд замаас нь хол байх ёстой байлаа. Хүн бүрийн мэдж байгаагаар томхон гэр бүлүүдийн бүх тэргүүнүүдийг Троон аж хэдийн хоттой тавьсан байв. Хөшөөний эргэн тойрондоо харуулж хамгаалж чангарсан тул тэд нэвтрэх нууц замыг ашиглаж холно. Хөвгч олдрын төлөө Плексикосийн гишүүн бүр шийдэмлээ архицгаав. Антонио Плексикосийн нэгнийг харах зураа Теод хамгийн сүүчийн удаан амжиж төслөө. Тео тэдний дундаас сэжигхэн нэгэн байгааг шууд анзаарав. Таамаглажсэн чихэн намрах том хөшөөг тал бүрээс нь харуулж хамгаалж байлаа. Тэрхүү авилгад алдсан гэр бүлүүд түүхэн дурсгалт газрын хамгаалалтыг бичүүлэхэд юугаа чарамсангүй. Тэдгээр хичээнгүү харуулуудыг мэдээгүй байхад Плексикосийн төлөөлөгчид нууц замаа ашиглан аж хэдийн ойртон иржээ. Тео газарчдаа даган хонглоор явж бодлогүй байныхаа дэргэд ирэв. Ойролцоо хүрхрээний чимээ энэ үеэс ихсэн бүх чимээг хасгасах тул тэд чөлөөтэй хөдөрч чадхаар байлаа. Тео өрийн туслах хорон загас салууны ангууд сэлмийг гаргаж ирэхэд түүний цавсгаамд татгалзах хүч шууд мэдэрдэг. Тэрээр Плексикосийн төлөөлөгчдөд өөрийг нь ийм хол дагалтан ирсэн талхаад үүнээс цааш ганцаараа явна гэдгээ хэллээ. Түүнийг домогт сэлмийг агаараас гаргаж ирэхийг харсан Плексикосийн хүмүүстэй удирч нүдэн норой дээрээ гарав. Тео хөшөөнд өртөх тусам сөрөг хариу үлдэж улам хүчтэй болж байгааг анзаарлаа. Энэ бүхнийг дуусгахын тулд түүнд хийх ёстой зүйл нь далайн зооны ороо мөр дүрслээ явах дотоод чадвардаг хөдөлгөөн. Шалмгай байдлын хаачаар тэрээр чулуун хөшөө рүү ямар ч асуудалгүй явж гарав. Тэдний олж авах гэж маш их хичээж байсан сэлэм нэг нь танихгүй. Хүний картагааг Плексикосийн төлөөлөгчид үнэмшиж чадахгүй хിവэр байлаа. Ховсголт итгэдэг хүмүүст хөвөгч олдрогч дахин найдвар төрөх шиг санагдав. Харамсалтай нөгөө сэжигтэй итгэхэд хараад цохоос талхаж хамтлагч Плексикосийн төлөөлөгчдийг аж хөдөж ихсв. Байдлыг харуулж зэсэгт эсэргүүцлийн бүлэгт тагнуучид аж хэдийн үрсэн байжээ. Болмонгийг хармагцаа тэд жүжиглэхээ болж эцсийн дүндээ хөдөлгөөн хийв. Энэ хооронд Тео хөшөөний талхан өрөөд буюу Гримхитийн баримл байх газарт эцэст нь хүрчээ. Сэлмээ мангасан толгойроо зохоод Болмонгийн хариу үйлдэл төрж та хүрсэн ч Тео цаашид юу хийхээ мэдсэнгүү. Эхний эйжент тэрээр Гримхитийн дүр төрхийг дурайж сэлмийг аврах том хөшөөний толгойроо зоож үзв. Харамсалтай нь энэ нь ямар ч хариу үйлдэл үзүүлсэнгүй. Түрэгцэн гараа эмчлэхийн тулд ундаа авах зураа Тео энэхүү туслахтаа хорын системийн зурагсаас ямар нэгэн сэжвэр хайж тунгаан бадаг. Яг тэр үед тагнуучид түүнийг гиндүүлж тавцлахаар харж хэллээ. Энэ нь анхаарч татамгийн тэндээс байсан ч Тео тийм бохир мэхэнд хорт харгүй дэндүү сургуулийн нэгэн байв. Тагнуучд мэрэгэй хаж хоцров. Тэр үнийг хурдан бөгөөд амархан ажиж болно гэж бодсон байжээ. Тэр эргэн тойрноо харсан ч Бажмонг
манаас чарагдсангүй. Тэрхүү хоромхон зуурын анхаар саналт нь түүний гэдэс рүүгээ хүчтэй өршүүлэхэд хүргэв. Түр зуурын алдаанаас болж бэртэж төлөвлөгөө нурсан таринууч маш их уурлав. Тэрхүү халдсан таринууч дотор баг зэрэг бэртлаасан ч Берсүрээ хадгалахын тулд хамаг хүчээр хичээж ялла. Бусад таринуучид өөрсдийн эзэн Грэдээ санаа зовн нь түүний тард цугжаарлаа. Грэй өөрийн хүмүүстэй нэг зөвхөлтөөр өгөхийг хүсэхгүй бол Тойота бодлогогүйгээр тулд хасаас хийхийг анхааруулав. Дотроос ямар нэгэн зүйл хагарах чимээ гарахад гаднах харуу зүүд сонор сэрэмжөө. Тэд дэшээ хараад нүдэндээ читгэж чадсангүй. Бурхан л мэдэх тийм урт хугацаанд зогсож байсан гэрэмхтийн хөшөө хүчтэйгээр өөрөн бутран өнөж байлаа. Хөшөөнөөс арай аслагдсан газарт антена болон түүний баг ямар нэгэн мэдээлэл хүлээж байв. Нэвтрэх баг яснаас хойш нэрээд хугацаа өнгөрчээ. Багийн төлөөлөгчийн нэгэн шахтаж төлцсөн байдлаар нууц сонгожоор яран буцаж ирэв. Тэрээр Грэй болон түүний ах дүүс хэрхэн гинтдаарч бүгдийг нь алсан талаар ишвэв. Үйл явдал усан мөрчинжиж эсвэгтэй мөч орчиж байна. Дараагийн хэсэг бүх зүйл эрэлт хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзгийг өсөөлж шивцэн дэх төрийн банкны данслуу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нин даруй гаргаж өгье. Таалагдсан бол лайк дарж, сувгч томын заавал бүртгүүлээрэй.